Хуулийн салбарт эх оны төсөв тусгагдсан мөнгөн дүнг гишүүд ихээхэн сонирхож байлаа. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах арга хэмжээний хүрээнд төрд төвлөрүүлсэн 15.6 тэрбум төгрөгийг хууль зүйн сайдын багцад тусгасан. Эдгээр хүмүүсийн асуудлыг шийдэхийг тэрээр дэмжсэн. Эх онд манай улсад СМ-ийн уулзалт болно. Хүчний байгууллагуудыг хувцас хэрэгслээр хангах хөрөнгө тусгагдсан эсхийг Тэмүүжин гишүүн тодруулсан. Биднээс мөнгөний тавьсан, бодлогыг гаргаж өгсөн асуудал боллоо гэхэд мэргэжлийн ажиллах урчаад дуртай ажиллах тэр шаардлага тавьж суулж хэвээр байхгүй. Тэгэхгүй дахиад та нар мөнгөний хасцсан шүү дээ. Биднээс авах ёстой юмныхаа тэдийг нь авсан тим юм авч чадаагүй шүү дээ гэдэг бас үгтэй үлдмээргүй байна. Нэг нөгөө хэлэхэд манай цагдаагийнхан бас дутуул хэлж байгаа шиг байна. Сум хэрэгсэл чинь байхгүй шүү дээ. Монгол улсын хэмжээнд тасарсан байгаа шүү дээ. Тэр дундаа нөгөө шин галзууртай холбоотой мэрэгэн буучин болоод эхлээд гар бутаа холбоотой сумууд. Өнөөдөр хуулийн салбарт хяналтын бодлого хийх асуудал ярьж байна. Шүүгч нарын цалинг бол хуулинд заасныхан дагуу олгоод хэдэн 10 тэрбум төгрөгийн цалингийн санганд танах боломж байгааг нэмдорж гişүн хэллээ. Манай шүүгчийнхэнд буруу ойлголт яваад байгаа юм. Тэгээ шүүгч нарын цалин байланг бууруулахгүй гэдэг чинь хуулийн заалт байгаа нь үнэн. Тэгтээ хууль ёсны цалин шүү. Шүүх ерөнхий зөвлөлөөс тогтоосон тэр цалин чинь бол хууль бус цалин шүү. Их хурл дээр бууруулах эсхийг ярихдаа бол одоо хүчинтэй байгаа 57 дугаар тогтоолоор ярин шүү. Энийг ойлгож байгаа биз? Нэгдүгээрт. Хоёрдугаарт Ганбаатар тэр шүүгч нарын цалингийн санал хүрээд ирчихсэн гэдээ уулзсан. Тэр ирсэн бол одоо гишүүдэд тараагаад наадхаа хэлцүүлээд хурдан батлуулаа штэ. Наадхыг чинь батлуулахгүй бол эх жилийн төсөвт чинь хэдэн төгрөгөөр тооцоолж авах юм гэдэг чинь бас ойлгомжгүй болно. Их хурлын даргын хувьд төсвийн тодтолцоолыг ярьж байна. Өнөөдөр төсвийн тодтолцоолыг засгийн газар оруулж ирснээр нь баталчаад эх оны төсөвдөр харин нэлээд ултай ярилцахыг их хурлын дарга уриалсан. 30 мянган алба хаагч ажиллаж байгаа хууль зүйн салбар өөрөө нэг эмнэлэгтэй байх боломжийг нь бий болгоо. Сайхан бэлгийн засгийн газар уг нь бол хүчний байгууллагын эмнэлгийг зориулалтаар нь ашиглалтанд оруулна гэж байсан. Гэтэл өнөөдөр үүнийг умартчихад байгааг зарим түшээд сануулж байлаа. Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг төр буй бүр мөсөн зогсоох. Тэдний цалин хөлс нөхөн төлбөр тусламж тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэж төрийн албаны тухай хуульд заажээ. Цалинг бууруулах асуудлаар байнгын хороогоор ярьж санал хураалт явуулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно гэв. Тухайн асуудлаар засгийн газраас тодруулах болсноор байнгын хорооны хуралдаан өндөрлсөн.